Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсад сүүлийн үед арчлал болон хууль тогтоох асуудалтай холбоотой ихээхэн одоо шууган дэгдсэн гэмт хэрэг гарсан. За бям гаргийн үүрээр Миннесота мужийн Миннеаполис хотод нэгэн гэмт хэрэг гарсан. Миннесота мужийн хууль тогтоогч ажиллаж байсан Мелисса Хортон болон түүний гэр бүлийн хүнийг будаж хороосон ийм гэмт хэрэг болсон. За энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан юм байна. За түүний хувьд энэ гэмт хэргийг үйлдэхдээ Миннеаполис хотын хойд хэсэгт орших Бруклин парк дахь за тус Миннесота мужийн төлөөлөгчдийн танхимын дараагаар ажиллаж байсан Мелисса Хортон болон түүний нөхөр Марк нарын гэрт нь бол тухайн одоо гэмт хэргийг үйлдсэн байна. За мөн ардсан намаас одоо сонгогдсон сенатор Джон Хопман болон түүний эхнэрийг бол бас гэртээ байх үед нь будаж одоо хороохыг завдсан. За гэвч бол тэднийг амь насанд нь хүрэлгүй гэмтээж шархтуулсан байна. За харин энэ үйл явдалтай холбогдуулан Джон Хопманы эхнэр ардсан намын сенатор Эми Клоучбакерт бол мессеж илгээсэн байна. За эндээ бол Хопман бол 9 суманд орогдсны дараа хагалгаанд орсон байгаа. За эхнэр Эвид Хопман олон нийтийн сүлжээгээр дамжуулан бид хоёр амьд үлдсэндээ том баяртай байна гэж мэдгдсэн байна. За энэ хоёр хэрэг шижиглэгдэж байгаа этгээдийг Нэм гаргийн орой баривчилсан тухай цагдаа нар мэдгдсэн. За бараг 2 өдөр одоо үргэлжилсэн 90 сурвалжлах ажиллагааны эцэд гэмт этгээдийг баривчилсан. За амбан захирагч Тим Уолс гэмт этгээдийг баривчны дараа хэвлэлийн баг хурал дээр 2 өдөр 90 сурвалжилж 2 шөнө нойргон хонсны эцэст хууль сахиулагчид Венс Волтрийг барьж авлаа. Нэг хүний үйлдсэн гэхэд одоо санаанд батмаггүй энэ хүү үйлдэл нь Миннесота мужид өөрчлөлт одоо авчрах үз. Гэхдээ энэ бол сөрөг өөрчлөлтийг авчирсан. За хүчирхийлэл дэгдэж буй энэ мужид ийм үйлдэл нь ердийн гэмт хэрэг байж болохгүй. Алдаг үйлдэх замаар бид одоо улс төрийн ялгаагаа шийдвэрлэж болохгүй. Одоо бид энэ улсын суур үнэт зүйлийг дахин хэрэгжүүлэх цаг болсон. За бид үүнийг хийж чадна гэж мэдгдсэн байна. За амбан захирагч Тим Буасын хувьд болохоор энэ одоо гэмт хэргийг улс төрийн зорилготой аллага гэж бас өмнө нь мэдэгдэж байсан. За баривчлагдахаас өмнө бол шижигтний машиныг бол олсон юм байна. За машинд нь бол малгай болон бусад эд зүйлийг нь олж авсан байна. За бям гаргийн үүрээр цагдаа нар сенатор Хортманы гэрт одоо тухайн шижигтэнтэй шууд нүр тулгарсан. За улмаар бол шижигтэн гэрээс нь цухтан явсан. За үүний дараагаас эхлээд 90 сурвалжлах ажиллагааг явуулсан байна. За гэмт этгээдийн найз нөхөд болон гэр бүлийнхнээс нь мэдүүлэг авсан. За түүнээс үзэхэд бол гэмт этгээд их гүнзгий ийм шашин шүтлэгтэй хүн байсан юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан юм удаатай гэдгийг мэдэгдэж байна. Албаных нь машин дотроос нь бям гарагт болохоор төлөвлөгдөж байсан хаангу гэсэн одоо жагсаал бол Америкийн нэгдсэн улсад аяар босон. Тэгэхээр энэ жагсаалд зориулсан зурагт хуудас болон за мөн бусад хууль тогтоогчдын нэр бүхэн тэмдэглэлийн дэвтрийг олсон байна. За энэхүү тэмдэглэлийн дэвтэрт дурдсан жагсаалтанд бол үр хүндэлдэг одоо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч болон эрүүл мэндийн ажилтнуудын нэрийг багтаасан байна. За Associated Press агентлагт нэрээ нууцлсан их сурвалжаас цагдаагийн ажилтнууд бол эрт татан мэдгдснээр Хортман болон Хопман нар бол хоёулаа хууль тогтоох одоо мужийн байгууллагт ажиллахдаа эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг буюу нөхөн эрчгүүн эрхийг одоо хамгаалахын төлөө тэмцэж ирсэн хүмүүс юм байна. За тийм учраас бол гэмт тэдгээр хүмүүсийн эсрэг энэ гэмт үйл ажиллагаагаа явуулсан байна. За шижигтэн Уолтрийн хувьд аллагын одоо 2 аллагт буруутгагдж байгаа. За 2 дугаар зэргийн аллага үйлэхээр завцсан гэсэн ийм 2 зүйл ангаар түүнд ялт тулгаж байгаа юм байна. Орон нутгийн цагаар даваа гарагийн 13 цаг 30 минутанд Миннеаполис хотын шүүх хуралд оролцох ёстой болж байна. Шижигтэн нь бол мөн улс төрийн томилгоогоор ажиллаж байсан ийм түүхтэй юм байна. За нэг үе бол Джон Хопмантай мужийн одоо ажиллах хүчний хөгжлийн зөвлөлийн гишүүн хамт ажиллаж байсан. Гэхдээ энэ хоёр хүн бие биенээ одоо таньдаг байсан тодорхойгүй байна. Цагдаа нар алуурчны сэтэл юу байсан талаар бол ямар нэгэн мэдээлэл одоо хэлээгүй боловч мужийн сенатор Эми Клоучбекер болон амбан захирагч Уотер Уолц нарын хэлж байгаагаар тухайн халдлага нь бол улс төрийн зорилготой байх магадaltaй байна.